Намайг Батнэр Тэдэг Төв аймгийн 100 моцмоос өнөөдөр би сургуулийн орчинд хүндний ус ариун цэврийн байгууламж стандартын талаар өөрийн бодлоо хуваалцах бэлэн болоод байна. Манай Төв аймгийн 1-р сургууль нь нийт 4 ширхэг ундны усны цэг байдаг. Энэ нь олон сурагчтай сургуулийн хувьд заримдаа хүрлцээ муутай байдаг гэж би хувьдаа боддог. Зарим үед сурагчид ус уухаар дараалал үүсгэх, эсвэл хоолоос очиж ус авах тохиолдолд гардаг. Мөн ариун цэврийн өрөөний цэвэр байдал ариун тоглолын давтамжийг сайжруулах шаардлагатай санагддаг. Хэрвээ би өсвөрийн парламентын гишүүн болсноор энэ асуудлыг анхаарч дуу хоолойг сургуулийн удирдлагад хүргэхийг зорих болно. Мөн бид хамтдаа ундны ус ариун цэврийн хүртээмжийг сайжруулах талаар санаачлах гаргаж сурагчдын оролцоотой судалгаа хийх боломжтой гэж би хувьдаа бодож байна. Цэвэр аюулгүй ус уух тохиолдол ариун цэврийн өрөө ашиглах нь хүүхэд бүрийн эрхийн нэг хэсэг юм. Энэ бол зүгээр нэг тав тух биш, харин эрүүл мэнд сурах орчны гол нөхцөл бий. Тиймээс би эрүүл хүүхэд уриатаагаар сурагч бүрийг энэ асуудалд идэвхтэй оролцохыг уриалж байна. Бид дуу хоолойгоо нэгтгэж чадвал сургуулийн орчин дахь хэмжээнд бодит өөрчлөлт гаргаж чадна гэж итгэж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.